сүүлийн 2 баг маань айгүй ойрхон төрсөн байхгүй. За бистэ ажлын төрлөө төрсөн бистэ гэрт нэг сар сууж чадахгүй гэд дотроо боддог байсан хүн чинь тэгсэн чинь байхгүй. Амьдрал өөр 2 үгээ дараалж төрүүлээ 5 жил гэрт суус байхгүй нөгөө нэг сар суухгүй гэсэн хүн чинь. Тэгэл ястаа жинхэнэ юу ч хийсэн байхгүй орлогоч байхгүй ястаа хинч биш юм шиг найзууд ч байхгүй ярилцъя байдгүй гарья байдгүй ингээд за ер нь би нэг л юм хийх ёстой юм байна. Тэрийгээ би гаднаас хайсан яг өөрийгөө хайж гэж тэр үед мэдээгүй. Одоо бодохоор би нөгөө өөрийгөө хайгаад өөртөө уулзах хийсэн юм байлээ л дээ. Тэгээд бизнес л хий гэж бодсон. За мөнгөтэй л болох хэрэгтэй юм байна. Би юм хийх дуртай юм чинь ямар нэгэн юм олоод бизнес хийчихээ. Бизнес хийх гэсэн чинь надад ямар ч санаа ахгүй. Тэгээд хайгаад эхлэнгүүтээ сургалтууд хайсан. За нэг өөрчлөлтийн тухай бүх номнуудыг баг авсан. Өөрчлөлт нэртэй л ном байвал аваад тий. Баян болох нэртэй л ном байвал бүгдийг нь аваад баяжгаа загаад дотроо. Тэгээд хувь хүний хөгжлийн сургалтуудад суугаад. Тэгээд нэлээд болчлоо даа гэж үйлдэл хийх гэсэн чи юу ч авахгүй. Монгол үрээлсэн сургалтанд Монгол өгөөдсөн. Ерөөсөө орлого надад орж ирдэггүй. Тэнгүүд дотроо жирчээд уунж эхэлсэн. Тэгээд сайхан явж ирсэн чинь гинт амьдралын давлгаа ирээд намайг цогцов. Гээд бүр ингээ босож чадахгүй. Тэгээд зүгээр л нулимсэл гардаг болсон байлаа л гэдэг. Тэгээд ингээд за би арайч ингэж болохгүй дээ гэж бодож явжсэн чинь боломог хурж хаа Монголд ирсэн нөгөө Каванти юунтаа ордог байхгүй. Ивентэд. Тэгэл ёо ингээл нөгөө дасгал хийгээл ингээл яасан чил зүрх ингээл хөөхөн цохлоод нөгөө хүлдсэн зүрхнийхаа цохилж байгааг ч мэдэхгүй амьсгалаа цохилж байгааг ч мэдэхгүй ингээл толгоогоо ажиллуулаад сураад исэн байгаа аахгүй.